шүүгчийг хараад бусаад шүүгчийн томилгооны асуудал дээр би саналаа хэлье гэж бодож байгаа юм. Их зүйлтэй юу хүмүүс тавилаа, ихтгэл тавилаа. Үүн дээр юу хамгийн гол нь шүүгчийн хараад бус байдлыг хангах, шүүхийн ерөнхий зөвлөл өөрөөсөө шүүгчдийг томилохдоо яаж томилдог талаар би нэг юм хэлэх гэсэн. Энэ юу вэ гэхээр нэгдүгээрт шүүгчд нэр дэвшсэн хүмүүс шалгалтаа өгснийхэн дараа шүүхийн ерөнхий зөвлөл шалгалтаа өгснийхэн дараа шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж энэ хүнийг шүүгчээр томилох эсэх асуудал дээр саналаа гаргадаг. Хэрвээ шүүгчийн хараат бус байдлыг хангах гэж байгаа шүүхийн ерөнхий зөвлөл энд хэрвээ яг хараат бусаар шийдвэрлэе гэх юм бол шүүгчийн шалгалт өгөхөөс өмнө энэ хүнийг шүүгч болж чадах уу юу гэдэг асуудал дээр дүгнэлт гаргаж байгаа бол шалгалтаас өмнө гаргадаг байх юм бол энэ шудраг зүйл болох байх. Дүгнэлт гарсны дараа шалгалтанд ороод шалгалтын дүнгээрээ хүн хэн илүү мэдлэгтэй байна тэр нь шүүгч юу дэшээ явдаг тийм юу дамжлагыг бий болгооч гэсэн тийм саналыг хэлж байгаа. Ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн ер нь энэ хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хүн болгон өөрсдөө ямар нэгэн эрх мэдлийг өөртөө байлгахын тулд хууль санаачилж хуулийг батлахдаа заавал нэг хувь хүний эрх мэдлийг ингээд өндөр байлгах гэсэн тийм юу ордог. Ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн шүүгчийн хараат бус байдал гэдэг бол яхаараа ерөнхийлөгч томилохгүй гэсэн юугаар байх ёстой. Зөвхөн бэлэг тэмдэг маягаар шалгалтандаа тэнцээд орсон шүүгчийг батламжилдаг тийм юу хуульд оруулж өгвөл зүйтэй юм болов уу гэж бодож байгаа юм. Ингэх юм бол шүүгчийн хараат бус байдал. Өнөөдөр шүүгчийн эрхийг хамгаалаад орж байхад шүүгч нар тэрийг хүлээж авахгүй байна гэдэг бол шүүгч хараат бус байгаагийн нэг илрэл. Яагаад гэх юм бол шүүхийн ерөнхий зөвлөл гэж нэг тэднийг бас дүгнэлт гаргадаг тийм байгууллага нэг байна. Дээр нь ерөнхийлөгч гэж тэдний хараат байдлыг алдагдуулдаг нэг хүн байна. Тийм учраас энэ байдлыг алдагдуулахгүй байхад зөвхөн ийм хоёр өөрчлөлт оруулахад болох юм болов уу гэсэн нэг санааг хэлэх гэсэн. Шүүхийн тэгэхээр энэ дээр хэд хэдэн асуудлыг хөндөж байна л та. Тэгээ ер нь ингээд шүүгчээр ажиллаж байгаа ч гэсэн нийтлэг хуульч гэдгээрээ ингээд хуульчдын холбоон дээр асуудлыг нээлттэй ярьж байгаа нь аюу сайшаалтай. Тэгэхээр нийт одоо шүүгч бай, хууль өмгөөлөгч, прокурор гэдэг хуульчийнхаа нэг холбоонд нэгдээд тэр холбоо тухайн асуудлыг харьцангуй одоо ингээд нийт хүрээндээ нийтлэг их ашиг болгоод нээлттэй ярьж байгаа гэдэг бол ерөөсөө хуульчдын холбоо байгаагийн хамгийн том чухал нэг үр дүн энэ холбоо байгаагийн бас нэг чухал ач холбогдол илэрлээ гэж өнөөдөр хэлцүүлэх гэсэн үзэж байна л да. Тэгэхээр өнөөдрийн хэлцүүлэг дээр өндөгдөж байгаа асуудалтай холбоотой санал бас асуулт байгаа. За санал нь болохоор томилогдохгүй, эргэж томилохгүй байгаатай холбоотой ерөнхийлөгчд энэ бол символичны эрх юм уу эсвэл энэ бол өөрөг юм уу гэдэг тодорхой олгомоор нэг нарийн дахин судалмаар асуудлууд байгаа харагдаж байна. Хоёрт нь бол өшөөнийг санаа зовоож байгаа зүйл бол энэ сэлгэн ажилуулад байгаа зохицуултыг одоо хэдэн шүүгч сэлгэн ажилуулсан юм. За одоо шилжих гэдэг нэр хэрэгжилж байна. Сэлгэн ажилуулагч гэж нэр хэрэгжилж байна. Энэ дээр бол нөгөө хараат бус байдал гэхээс гадна тухайн шүүгчийн аюул онцлогтой хөдөлмөрийн харилцааны бас асуудал хөндөгдөд байгаа. Тэгэхээр яг энэ хараат бус байдал гэдгээс гадна шүүгчийн хөдөлмөрийн харилцаа гэдэг энэ онцлог харилцааг судлан үзэх шаардлагатай юм байна гэж эндээс харагдаж байна. Тэгэхээр энэ хөдөлмөрийн харилцаа талаас нь бусд оронд одоо энэ харьцуулаа судлаад байгаа бусд оронд яаж зохицуулсан юм? Тэр нь яаж хамгаалагдсан юм? Хөдөлмөрийн харилцаа гэж байгаа бол тодорхой бас үүрэг байх юм зэрэгцээ хамгаалт эрхүүд байгаа. Тэгвэл хөдөлмөрийн харилцаа гэдэг талаас нь яаж одоо энэ зохицуулагчийг түүнтэй уялдаад энэ сэлгэх шилжих гэдэг зохицуулт чи өөрөө хэрхэн яаж хэрэглэгдэх эсвэл ёстой гэдэг асуудал яригдах байхгүй. Зүгээр шүүгч биш иргэн байгууллагад ажиллаж байгаа иргэдийн хувьд бол ротац одоо энэ сэлгээд байгаа зүйл чинь бол энгийн үзэгдэл. Тэнд яагаад гэвэл хараат бус байдал гэдэг зүйл ингэж хүчтэй тод том руу яригддаггүй учраас тухайн байгууллагын эрх ашиг хайцангуй нөгөө ажилтны эрх ашигтай энэ тэмцүү тавигдаад ротацийг бол хийж л байдаг. Тэгэхээр яг энийг бас наривчлан шүүгчийн хувьд
судлах шаардлагатай байна. Энэ дээр бас тоо баримт хэрэгтэй байна. За яг саяны хөдөлмөрийн харилцаа талаас нь гээд үзэх юм бол саналыг асуунаа гэдэг аюул тийм шинэлэг зөв зохицуулт байна гэж байгаа. Гэхдээ хичнээн шүүгчэн дээр зөвшөөрсөн санал өгсөн юм. Саналыг аавна гэдэг нь өөрөө яг бодиттой хэрэгжиж чадаад байгаа эсвэл энэ зүгээр тийм символичны нөгөө нь бас шүүхийн ерөнхий зөвлөлт гэдэг юм уу тухайн байгууллагынхаа одоо юунд нийцүүлээ зүгээр зөвшөөрсөн болоод явдаг юм уу гэдэг нь бас судалгаа хэрэгтэй юм шиг харагдаж байна. Тэр нь яг яаж хэрэгждэг вэ? Процесс нь ч гэсэн яаж явагддаг юм? Асуухтаа яаж асуудаг юм? Бичгээр хэрэгждэг юм уу яаж хэрэгждэг юм гэх мэт. Дахиад бас энэ дээр тоо баримт судалгаа хэрэгтэй. Тэгжээж энэ дээр цаашид яах юм гэдэг дүгнэлт хэрэгтэй юм шиг харагдаж байна л та. Тэгээд гурав дахь бас юм нь бол өнөөдөр зүгээр 911 гишүүний хувьд бол яагаад сонирхож ирж байгаа гэхээр шинээр томилогдох гээд байгаа, шинээр томилж байгаа шүүгч нарын одоо сая 9 ийм нэг үе шаттай дараалалаар явдгаа гэж юм. Тэр дотор нэг нь Монголын үйлчдийн холбоо одоо шүүгч нэр дэвшээд байгаа тэр шүүгч нэр дэвшээд байгаа нэр дэвшигчийн ёс зүй зам байдлын талаар дүгнэлт гаргадаг юм. Тэгэхээр бас өнөөдөр бас тэр тухай ярих болов гэсэн арай тэр бол бас дотор нь зүгээр хөндөгцнөөс илүү тэрүүн дээр болоо ингэж фокуслаж ярихгүй байна л да. Ер нь бол цаашид ч гэсэн яг энэ анханасаа шүүгчийг шүүгчээр томилогдох гэж байгаа нэр дэвшигчид хуульчдын холбоо нэгэнд нийтлэг эрх ашиг тэр хуульч чинь өөрөө шүүгчийн шалгуур тэмцэх юм уу гэж үзэж байгаа юм бол үүн дээр яг бодиттой ямар үүрэг барилтад оролцох юм гэдэг дээр бас тодорхой санал он. Тэр нь бол одоо маш олон юм процесс бол бас аюул тийм бюрократ харагдаж байгаа. Маш олон дараалалтай. Гэхдээ тэр дараалал зайлшгүй байх ёстой гэж бас тодорхой хэмжээгээр үзэж байгаа. Зүгээр зарим нь нэгтгэж болох л та. Тэгэх юм бол тэр өөрөө тэр дүгнэлт гаргаад дүгнэлт гаргаж байгаа тэр ажил бол хэрэгтэй ажил байх ёстой. Тэр бол зүгээр тийм символичны ажил байж болохгүй. Хуульчдын холбооноос дүгнэлт нэрийн дор гардаг биш. Тэр нь үнэхээр тэр нэр дэвшигчийг судалж агаад үнэхээр одоо ёс зүй зам төлөв нэр хүндийн хувьд шүүгчид тэмцэнэ гэдгийг илүү наривчлалтай, илүү сайн гаргадаг байх ёстой. Энэ дээр яг манай хорооны хувьд бүр тодорхой нарийн санал байдаг. Тэрийгээ бид бас дараа нь боломж харвал өшөө хилцүүлэх дээр юм уу эсвэл одоо шинээр томилогдсон хуульчдын холбооны ерөнхийлөгчд бас өгөхөд бас юу байх баха гэж үзэж байна. Энэ дээр нэг ер нь одоо бид нар бас шүүгч нарын хаягнаас одоо 12 шүүгч ингээд асуучаад байж байгаа нь бол бидэрт бас эмгэлтэй л байна л да. Нэг тогооноос хоол идэж бид нар одоо бас хайрлахгүй байх юм. Зовлон нэгтэй юм усуудынхаа бид нар ойлгохгүй өөрөөр ойлгохгүй. Тэгэхээр энэ одоо ерөнхийдөө шилсэн шүү дээ. Шинжилгээ өөрчлөлтөд 30% дээр явж байгаа шүү гэд. Тэгээ би юу гэж ойлгоод юм гэхээр энэ бид нар өөрийн одоо эргэцүүн юу төвшин ер нь альч хуульчдын эргэцүүн төвшин бас их тааруу байгаагийн нэг баталгаа болгоод байгаа юм гэж үзэж байгаа юм л да. Хууль санаа ачилж гаргаад тэрийгэ боловсруулж хүргэж хийхдээ одоо нэг ийм хийдэл гаргацсан байхгүй. Тэгээ энэ одоо бас манай шүүгчийг бүрэн эрхийн хугацаа дуусгар болгочих хамаардгүй ингээд хацаа шалгаан орчоо зэмөр ингээд суучдаг. Тэгэхээр манай арс хуульч эрдэмтэд байна. Практикээр ажиллаж байгаа хуульчч байна. Одоо энийг даруй бас нэг тийш нь болгох зохицуултанд оруулах болохгүй хаа. Ингээд бид шүүгч нараа эхнээс нь ингээд бас энэнээс харахчаад байгаа. Тэгээд эдгээр бас хохроос байж байгаа. Хөл цайлнж байхгүй. Нөгөө их хамгаалуулж чадахгүй ингэсэн жишээ яриад эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө энэс өөрөөр одоо чөлөөлөх түнц байхгүй гэдэг одоо юм хатуу заалт оруулдаг ч юм уу. Одоо яаралтай тийм зохицуулт хийхгүй болоод энэ цааш иймэрхүү юм гараад авах юм бол хэцүү. Энэ 2001-2 онд байгаа. Над дээр яг энэ татгдсан байхгүй. Өөрөө одоо биеэр яг амссан ба. Улсын дээд шүүхийн шүүгчийг 17-11 болгоход яг ингээд 5-6 шүүгчийг ингээд бидний тухай зарилга гараагүй ингээд өнгөрцсөн байхгүй. Тэгэхэд бол надад дээд шүүхээс 1 жилийн цалин нөхөж өгчээсэн. Тэгээд би давзаалдах шатны шүүгчээр ажиллая гэдэг хүсэлтээ гаргаад сэлгээд ажиллаа явсан л да. Тэгээд цалингийн зөрөө өгчээсэн надад. Энэ дуусгар болох чөлөөлөгдөж байгаа энэ хүмүүсийн хувьд
яах нь мэддэхгүй болчиход байгаа ийм тохиолдол бол одоо ерөнхий зөвлөл бол эдийн засгийн батлага гарч ирэх ёстой гэж би бодоод байгаа. Зүгээр хэцүү үндслүүдээр хаанаас нь ч хайгаад үтсэн болох боломж гарцууд байгаа. Хэрвээ ингэж яваад ирвэл энэ цаашдаа чи ийм үр дагавар төрөхгүй тул заавал эрх зүйн зохицуултыг энд хийж өгөх гарцаагүй байлаа. Та ийм үндслээр халагдж чөлөөлж байгаамаа гэдэг хэлж чаддаг байх хэрэгтэй. Өөр нэг үндслүүд юу гэхээр шүүгчийг үнэлэх хөндлөө ер нь ажлын тийм байна, ийм байна гэдэг одоо хар хайрцгийн хэмжээнд ерөнхий зөвлөл хадгалж явах хэрэгтэй гэж би бодож байна. Хэн дуртай шүүгчийг үнэлж шít. Хажууд байгаа шүүгч нь чи тааруу, чи энэ сайн, энэ муу гэдэг би энийг үнэлээд. Хөндлөнгийн өнгөлөгч үнэлээд байдаг. Зүгээр нэг хөндлөнгийн иргэн үнэлж явждаг. Сайн муугаар гэдэг. Ер нь шүүгчийн наад захын шүүгчтэй шүүгчийг үнэлэх асуудал байж болохгүй. Ер нь энэ янз янзын одоо ховж ив янз бүрийн мэдээлэл бичдэг ийм аргачлалууд нь одоо бохир аргуудтай шүүгчийн хараад байдлыг ивчүү гэж би өгч үзээд байгаа. Тийм учраас энэ хууль нь эрх зүйн орчноор сайн хийгээд өгвөл одоо бас учир начир байна. Тэгэхгүй бид нар их дутууд улмыг хандсан хит их өөртөө урсгалаар хандсан ийм болоод ийм үр дүнгийн биер намсуулаад байгаа юм шиг хамаа зориулж юм шиг мэдчих авцгаа гэдэг юм уу бид тэгж ойлгоод байгаа шүү. Тэгэхээр ер нь энэ давтагдахгүй асуудал биш давтагдах байх. Тийм учраас их болгоомжлож энийгээ зохицуулт хэрэгтэй. Өшөө ямар гарцууд байж болох вэ? Амьдрал дээр гарцсан юмнуудыг байна шүү дээ. 2002 онд гарсан аргачлалыг яг энэ дахиад авчлаа шүү дээ. Тэгэхээр манай хууль бол бас энэ тэнтэй юм байгаа болол ингэж байгаа байхгүй хийдэл байгаа учраас. Тэгээ ийм юм нэг анхаараач. Тэгээ ер нь ерөнхий зөвлөл бол шүүгчийг бол үнэлэх нь гарцаа байхгүй. Үнэхгүй байхаар байхгүй. Тэгэхээр тэнцэн хар хайрцагны өөрийн бодлого барих хэрэгтэй. Задгаа байхгүй байх хэрэгтэй. Энэ бол шүүгчийн аюулгүй байдалтай их холбоотой. Тэгэхгүй бол ерөөсөө их задгаачсан замбрааг болж байна. За тэгээд бас сэжиг ажиллах тухай асуудал байна. Энэ их бодлоготой байхгүй болохгүй гэж бодож байгаа. Эдийн засгийн тогтвортой байдлын үед энийг хийхгүй маш их өрнөлттэй үед ингээд зэрэгцүүлэхээр нөгөө ядуу хүн тарчхан байсан нөгөө эдийн засаг чинь тавиасан шүүгч нар чинь их хүндрэл учирч байгаа. Тэрийг нөхөж ерөнхий зөвлөлөөс төсөв хөрөнгөөр хангаж чадахгүй байгаа. Тэгээ ийм байдлууд чинь бас шүүгчийн хараад байдлыг бас эвдээд байгаа юм уу сандуулаад байгаа юм ер нь бас их хүнд байлд оруулаад байл та. Бас ингээ амьдрал нөгөө өнцгөөс ингээ харахад ингээ өдөрт ажил хийжсэн болохоор зарим шүүгч сэлгэгч байдлууд гарахаар ч юм шиг ингээ юмуд байдаг та. Өөрөө ч ер нь энэ ажлын ачааллыг даахгүй би олон жил ажилласан. Ийм хүнд юмнуудыг тохиолдоод ирэхэд нөгөө хүний аюулгүй байдал эрүүл мэндийг бас харгацж үзээ. Хөнгөн ажил шийдвэрлэх юм уу шүүгчийн байр суурьтай. Ийм юмуд бас гардаг л да. Тэгэхээр тэр бодлогоо хэмжээнд явах гэдэг нөө зүгээр ер нь одоо тэгээд нөгөө үнэлгээний хөндлөн гол дамжлагын аргаар ингээд зарим нэг нь нааш чааш нь хөдөлгөөд идэв юм уу ер нь их баримжаа жоохон тийм болчиход байгаа юм. Ийм учраас энийгээ бас их бодлоготой дүрм журм гаргасан ч гэсэн хуульд байхгүй тоо хэмжээ жил ус цаах тэр ийм юмудаа бас нэг анхаарах хэрэгтэй шүү. За энэ нэг ер нь энэ тамилгаа муу юм уу биш юм гэдэг асуулт юм шиг. Тамилгаа мөн үү биш үү? Зөв ойлцох талаас. Тэр чөлөөлж байгаа нь үний юм зөв юм уу буруу юм уу гэдэг нэг асуудал хэрэгтэй. Дараа нь чөлөөлж байгаа юм бол бас чөлөөлж байгаа зөв юм бол тамилгаа байх хэрэгтэй. Тэр тамилгаа нь бас зөв юм уу буруу юм уу гэдэг асуулт. Тэр өнцөөр заасан чинь эргэж бол нэг үргэлжлэжсэн шүүгчтэй хамаарахгүй гэдэг байгаа шүү дээ. Ажлаагаа явж исэн шүүгч бол сэлгэж ажиллахаас босод тохиолдлоор бол гооч шүүгчийн хуулийн 18 одоогийн шинэ хуулийн 18 дээр бол бас шүүгч эрх зүйн байдлын хуулийн 18 дээр бол бас яг ингэ давхардуулаад заасан. Тэр дээр юу гэж өгөхлөө ийм үндслээр чөлөөлж болохгүй. Энээс гадуур үндслээр чөлөөлж болохгүй гэж заасан тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө тэр зүйл дээр нь аль хэсгээс нь хандваа шинээр томилсон гэж үзээд байгаа юм уу? Эсвэл үргэлжлээд ажиллаж исэн хүмүүсийг зүгээр одоо бүтцтэй холбогдуулаад томилж гин гэж үзэж байгаа. Өөрөөр бүтцтэй холбогдуулах ганцхан сэлгэх зарчим л байгаа шүү дээ. Сэлгэж ажиллуулна л гэсэн. Тэрэн дээр ямар нэг хариу авсан байгаа бол аагүй. Тэгс юм байх хэрэгтэй байна. Эсвэл үндсөлийн маргаан гэж байдаг юм байна гэдээ гарсан шүү дээ тийм аа. Тэгэхээр тэрэн дээр бол бид нар шүүгчдийн томилгоогоор л багсан. Бид нар яг тэр 1800 онд бол
шүүгчний тамилгаа бол Маркс Мэдисны эрх гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол үндсэн хуулийн маргаан мөн гэж би хувьд бодод байгаа байхгүй. Гэхдээ зарим тохиолдолд бол үндэслэгүүгээр чөлөөлвөл эсвэл халуул огцруулбал нөгөө цалин мөнгө авах юм боломж нь юм шүүхтэр байгаа гэсэн нэг харилцаа яваад байна тийм ээ. Тэгэхээр тэнд бол ерөнхий шүүхээр нь яваад энд цэцдэрээ дахиад хандуул яасан юм бэ. Гэхдээ тэр гаргалгаан жоохон арай өөрөөр энэ харилцааг ингэж ойлгох юм. Энэ харилцааг ингэж ойлгох. Би бас нэг юм дээр бол тэр нэг л юм дээр би тодорхой ойлгож чадах. Юу вэ гэхээр ажлаас нь чөлөөлөд дахиад тамлахтаа үлдээсэн хүмүүсийн яагаад гэдгийг заавал хэлээч гэдэг айсан байсан. Өөрөөр хэлбэл зүгээр орхичиж шүү дээ. Ажлаа хийгээ явж исэн хүнийг л одоо чи чадахгүй гэдэг шийдвэр гаргаас. Тэгэхээр тэрэн дээр бол холбоо дуурж болох юм шиг. Холбоо. Энэ талаар бас та бүхэн саналаа хэлээрэй. Яагаад гэдгийг хэлээд өгчгөө. Яагаад энэ 12 хүн үлдчихэд байгаа юм бэ? Яагаад нэг хэлээд өгч. Тэгэхээр нөгөө нэг шүүгчийг тамлах бас нэг сэлгэн ажиллуулах дээр бол тодорхой үндслэл байж тэр үндслэл нь гарах юм бол одоо юу байна гэж. Тэгэхээр тэр шүүхийн 15-2-ыг хуулийн зөвлөх, ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх бариад яагаад гэдгийг хариу тайлбар өгөх хэрэггүй. Хууль зүйн тийм чиг үүрэг алгаа гэсэн юм хэлээд байгаа шүү дээ. Энэ бол маш том алдаа гэж харагдав. Маш том алдаа. Бүрийн эрхтэй байж болно. Ерөнхийлөгч бүрийн эрхтэй байж болно. Гэхдээ ерөнхийлөгч бол ямар бүрийн эрхтэй вэ гэхлээр ил тод арчилсан хүрээнд бүрийн эрхтэй байх шүү. Тэгэхээр үндслээ тайлбарлахгүйгээр Америкт гэдэг юм аа, Оросд гэдэг юм аа гэдэг талаас нь ингээд тайлбарлах юм бол энэ өөрөө нөгөө хаант засаглал маягтай болоод одоо би өөр орны шүүгчийн тухай асууж байгаа юм биш шүү дээ. Тийм ээ? Би өөр орны ерөнхийлөгчөөс энэ шүүгчийг яагаад томилоогүй вэ гэвэл за наач манай өөрийн бүрийн эрхээ гэж ярьж байгаа учраас энэ дотор байгаа тэр бүрийн эрх нь бас одоо энэ харилцаанд хамаарахгүй гэсэн тийм санаа. За хэлэлцүүлэг юм байна. Тэгээд өөрийн одоо санаа бодлыг хэлье гэж бодлоо. Энэ асуудлыг бол үндсэндээ бол ер нь эрх мэдлийн хуулитай холбоотой тайлбарлах нь зүйтэй болох гэж ингэж ойлгогдоод байгаа. Өөрөөр хэлбэл одоо хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн энэ гурван эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг жоохон тодруулах юм бол уг яриад байгаа асуудлууд үндсэндээ тодорхой болох юм аа гэж миний хувьд бол бодож байгаа. За түрүү энд ярьлаа. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үндсэн эрхэд бол энэ шүүгч томдох асуудал байдгүй гэж. Тийм л да. Яагаад гэвэл ерөнхийлөгчийн эрх мэдэл бол гүйцэтгэх эрх мэдэлтэй бол хамаарч явдаг учраас өөрөөр хэлбэл гүйцэтгэх эрх мэдэл шүүх эрх мэдлийнхээ эрх мэдэл хэмжээр бол одоо давж орчоод байгаа байхгүй юу? Тийм учраас нэг хараан тусыг бол бид зөндөөл ярьдаг. Тийм учраас бол энэ гурван эрх мэдлийн хоорондын хараа тус байдлыг бид бүрэн хангаж ээж л энэ асуудлыг шийдэх ёстой гэсэн ийм юм бодогдоод байгаа. Тийм учраас энэ асуудал бол үндсэн хуулийн цэцэл асуудал. Өөрөөр хэлбэл энэ эрх мэдлийн асуудлыг л тавьсан байж шүү дээ. Энэ дээр л явандад одоо хуулиар одоо ерөнхийлөгчд аваачаал наагаад өгсөн нэг эрх мэдэн шүүх томлох асуудал болчиход байгаа байхгүй юу? Улсын хурлын гишүүнийг бол хүн болгон мэдл. За ингээд энэ олон нийтэд сонгогдно. Их хурлын гишүүн гэдэг чинь ийм хууль тогтоох одоо эрх барьж байгаа одоо засаглалыг одоо төлөөж байгаа парламентаар ард түмэн бид нар бол энэ их хурлын гишүүдээр төлөөд их мэдл авчин барьж байна. За засгийн газрын гишүүдээ сайдраа бол бид мэдж байна. За их хурлаас гаргасан тэр хууль тогтоомжийг бол ингээд энэ засгийн газар юу уг дуугүй хэрэгжүүлнэ, зохион байгуулна гэдэг. Шудраг засгийг тогтоом нөгөө шүүх эрх мэдлээ гэхээс эргэлж хэн ч юус мэдгүй. Гурван эрх мэдлэгээд юу гурван өндөрлөг гэж яриад байгаа. Нэг нь бол ерөнхийлөгч болцол явж байдгийн, дараагийн хоёр дахь өндөрлөг нь их хурлын дарга болцсонд байдгийн, гурав дахь өндөрлөг нь ерөнхий сайд хийцэнд. Ингээд ийм ердийн ухамсарын төвшөнд ийм шинэ ухааны бус, эргэцсэн бус ийм л мэдлэг явж байгаа шүү дээ. Энийг дуурайгаад бол хүмүүс ингэж ярьчаад гэдэг юм уу? Яагаад гэдэг нь ямар нэг байдлаар бол ингээд ташаад толболчиход байна. Тийм учраас үндсэн хуулийнхаа дагуу ерөөсөө энэ гурван эрх мэдэл тэнцүү ойлж энэ чинь эренбилж болохгүй шүү дээ. Гурвуулаа яг нэг төвшөнд байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүх эрх мэдлээ бид нар бол яг байх ёстой байранд нь тавьж чадахгүй байгааг нь одоо яг л горол өндөр хасч чадбайгаа байхгүй юу?
Шуугч гэдэг чинь их хурлын гишүүнтэй адилхан. Шуугч гэдэг чинь засгийн газрын гишүүн сайнтай адилхан яг л одоо шүүхийн мэдлэг хэрэгжүүлж байгаа субъектчүүд. Энийг л энэ хэмжээнд нь бид нэр авчирч чадахгүй ингээд нэг юм процессын тухай юм яриад одоо шүүхийн тухай ч юм уу ингэн их хооронд л одоо энийг л яг зэцэтний авчираад үндсэн асуудлаа тавьчихад л анх 92 онд л үндсэн хуулийг хэлэлцэж яхад гарч ирсэн үндсэн параметр гараад ирж шүү дээ. Тэр одоо шүүхийн мэдлэг рүү явсаар байтал чинь тэнд нэг юм бас нэг субъект гараад ирлээ шүү дээ. Шүүхийн мэдлэг. Энийг л одоо тодруулаад л үндсэн хуулийн зэцэтгэл асуудлыг шийдэх зүг болов гэсэн ийм л бодолтой байна. Шүүгчийн томилго асуудал дээр зас үндсэн хуулийн тайлбар үндсэн хуулийн энэ албан бус үндсэн хуулийн үзэл баримтлал хүний эрх шүүх эрх мэдэл 2004 он Герагийн жимэд 128 дугаар нүр төгсгөлийн мөр гэж. Үндсэн хуулийн үзэл энэ шүүхийн ерөнхий зөвлөлөөс тусгайлан өрсөлдүүлэн шалгаруулж нэр дэвшүүлсний үндсэн дээр ерөнхийлөгч хугацаагүй буюу насаар нь томилж байх зарчим тогтоосон. Энэ бол улсын ерөнхийлөгч нь шүүгчдийн харьяалан захирна, хянан шалгана, үдсэмжээрээ халт солино гэсэн хэрэг бишээ. За таслал харин бусдаас хараад бус байлгахгүй баталгаа нь хоёр цэг дотор хамгаалагч нь байна гэсэн үг юм аа. Өөрөөр хэлбэл томилж байгаа хэсэг нь бол үйлдэл нь бол энэ их өндөр хэмжээний зүйл шүү, ийм хараат бус шүү гэсэн ийм маягаар энэ номонд бол томьёолсон. Эцсийн дүндээ шүүгчийг ерөнхийлөгч томилох гэдгийг хэн томилсон бол тэр харьяалан захирна гэсэн захиргааталтын сэтгэлгээгээр ойлгож болохгүй гэдэгт тэр шинэ үзэл баримтлал оршиж байгаа юм. Зохих журмаараа шалгараад эрх бүхий газар нь дэвшүүлээд ирсэн хүнийг л шүүгч байх бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч тэгснээрээ бусдын нөлөөллөөс хамгаалах баталгаа нь болно гэж ойлгоно гэж үзсэн. Шүүгчдийг улс төрийн хүчнүүдийн нөлөөний гадна байлгахын тулд хөндлөнгөөс томилох зарчмыг хэрэглэсэнд бас үзэл баримтлалын шинэлэг тал оршино гэсэн ийм тодорхойлт байгаа ш. Тэгэхээр 15-2 гэдэг нэг зүйл яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр бол яг энэ эрхээ хамгаалуулах гээд ярьж байгаа улсууд юу яасан цэцэд хандсан ч юм уу энэ шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хандсан тохиолдол байгаа болов гэж асууж байна. Ярьж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай нэлээх шүүмжлэлтэй хандаж ярьж байна л да. Би нэг хоёр зүйлийг ярих гэж бодсон. Тэгэхээр товчхон нэг танилцуул хийгээд шүүхийн ерөнхий зөвлөл энэ хэлцүүлэг нэлээ ажлууд өгсөн. За энэ арга хэмжээнд манай энэ шүүгчийн эрхлөө орооны ажлын дарга нөхцөл оролцож байгаа. За шүүгчийн ёс зүйн орооны ажлын дарга Ханбаатар нэрэг байгаа юм тийм Ханбаатар орох хэвээр. Шүүхийн захиргааны хэлцээний дарга нэг хоёр болж байгаа. За манай шүүхийн хүрээлэнгийн одоо хоёр судлаач шүүхийн бас нэг даасан байдал хараас байдлын судалгаа хийж ирсэн. Хоёр судлаач мандах доктор энэ үзэл хамгаалт судлаач байгаа. Ер нь шүүгчийн нөлөөний мэдүүлэг тэгээд хаамаа гэдэг тэр хариуцдаг. Манай хүний нөөцийн газрын иргэдийн төвшин зэрэг байдаг. Тэрийг том бүрэлдэхүүнээр орж таа үдээ сонсож байна л да. Тэгэхээр ямар асуудал гарах вэ гэдэг. Тэрийг сонссон ямар үндэслүүд ярих нь. Тэгээд би түрүүний хоёр зүйлийг хэлээ. Нэгдүгээр нь яг хуульчдын холбоо байгуулагдаад үнсэндээ нэг 2 жил хагас. 2 жил нэг сар гаруй болж байгаа шиг байна. Энэ хуульчдын холбоог ингэ байгуулдаг нь нэг анханаас нэг дэмжиж ийсэн. Өөрөөр мэрэгжлийн хуульчдын өөрөө тусгай байгууллага өөрсдөө биш хамгаалдаг. За энэ хуульчдын холбооны бүрэлдэхүүнд нь хуульч ирэх авсан бүх хүмүүс тэр дунд шүүгч, прокурор, мөрөгч нар ордог гэсэн энэ хөлбөрийг бол одоо ч би дэмжиж явдаг. Ягаад тэр энэ асуудал одоо бас янз янзын талаар ярьж байгаа шиг байна. Тэгэхээр яг энэ хуульчдын холбооныхоо хүрээнд энэ асуудлыг ингэж хөндөж ярьдаг их маш сайн зүдж байгаа. Тухайн манай ариун их сайн ажиллаж байгаа. Хуульч ирэх шиг хамгаалалаар бас нэлээд хэдэн өдөр хамтарч ярьж ирсэн. Зарим дээр санал зурж байгаа юм байгаа. Энэ асуудлаар зурж байгаа чинь би гэхдээ ер нь бид ямар ч нэг юм байгууллага байгуулсан чинь энэ хүрээнд асуудлаа ярьдаг. Энэгээр шаардлагатай арга хэмжээнүүд авдаг байх юм бол үр дүнтэй шаарч байгаа. Би тийм учраас энэ арга хэмжээний бас үр дүнгийн бас дэмжих зорилгоор зөвхөн бид нар бас нэг шүүх хэрэгжүүлэгч байгаа юм чинь бүгдээр ирсэн шүү би хэлэх гэсэн. Цаашдын олон ажлыг бид дэмжиж ажил нь
За өмнө Бацх ерөнхийлөгч байхад бид нэр 2 удаа бас суучтай холбоотой хамтарч уулзах зохион байгуулсан. Дараа нь бид бүх одоо нийслэлийн тамга газрууд дээр явсан, түүний тамга газрууд дээр явсан. Өмгөөлөгч прокурор шүүгчдийн бас ажил хөдөлгөөний асуудал нэлээд олон асуудал бас шийдсэн. За энийг хэлэх гэсэн. Хоёрдугаар нь шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо бүтэц үйлдвэрийг та нар сайн мэдж байгаа. Бас 2013 оноос эхлээд өөрчлөгдсөн 5 гишүүнтэй ерөнхий зөвлөлийн гишүүн ерөнхий зөвлөлийн тухай ярьж байгаа бол та хэд бас энийг сайн мэдчих хэвээр. Хуулиараа энэ эрх зүйн шинтгэхлээр ямар асуудал хүндсэн бэ гэж энэ 5 гишүүнийг 3 шүүгчдийн төлөөлөл. За юуны хяналтын шатны, давзаалах шатны, анх шатны гэдэг төлөөлөл нь 3 хүн сууж байгаа. За дээр нь Монголын хожтой холбооны төлөөлөгч бас нэг хүн сууж байгаа. Хууль зүйн сайдын төлөөллийн 5 хүн сууж байгаа. За би бол одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албыг бол удирдах чинь ажлын алба ихтэй ерөнхий зөвлөлийн гишүүдийн дээр бие даасан тэгээ өөрсдөө шийдвэрээ гаргаж явах тэр янз бүрийн одоо дэмжлэг үзүүлэх ажлыг хариуцж явдаг. Ерөнхий зөвлөлийн хуралдааны хилцэг асуудлыг ажлын албад мэдэхгүй шүү дээ. Тэр бол хотоо журмаар ерөнхий зөвлөлийн дараагийн өмнө гишүүдийн санал агуулга аваа явдаг. Ийм процесс байна. Нөгөө талаар та томлоо бүгд харсан баг. Яаж энэ хүмүүс томлогдсон бэ гэж. Тэр хуульчдын холбоо өөрөө энд маш одоо хүчтэй нөлөөлөх юм бүрэн болцоо байж байна. Би бас хүмүүлийн ерөнхийлөгчийг сонсоос гэж бодож байна л да. Хуульчдын холбоод бол 2 том чиглэл байгаа шүү дээ. Нэгдүгээр нь Монголын бүх хуульчдыг төлөөлөх тэдний дуу хоолой болох төр ирэх нь бол байж байгаа. За хоёр дахь одоо ерөнхий зөвлөлтөд холбогдох юм бол нэг зөвлөлийн гишүүнээр томилж сууж байгаа юм эсвэл. За дахиад нэг том бүрийг ярих юм бол түрүүн ярьж байна. Шүүгчдийн томилгоон дээр шүүгчийн дээр ёс зүй зан төлөв байдалтай дүрлэх. Энэ хүн тэнцэх юм уу тэнцэхгүй юм уу гэдэг ийм маш том их мэдлэг бид нар хурцтай бод өгсөн байгаа шүү дээ. Тиймээс энэ байгууллага бол Монгол Улсын хэмжээнд бол маш одоо өрнүүлээтэй ажиллах бүрэн болцоо байгаа. Тийм учраас би миний санааг та ойлгож байгаа бох тийм. Би бол өөр ерөнхий зөвлөлийн ажлын албанд удирдах байгаа учраас би ерөнхий зөвлөлийн гишүүдийн өмнөөс ямар нэг юм одоо төлөөж ярих хэрэг надад юм хэмжээ байхгүй. Тийм учраас одоо юу гэдэг ерөнхий зөвлөл ийм шийдвэр гаргана тэгнэ гэж надад хэлэх зүйл байхгүй. Харин би зүгээр хов хуульчийнхаа хувьд энэ хуульчтай холбооны гишүүн одоо төлөвлөсөн байгаа тооч өмгөөлөгч хийжсэн хүнийхээ хувьд юу зөвлөж нэхэр зэрэг хуулиар энэ зөвлөлд чинь зүгээр нэг санамсрал оруулаад бохгүй юу. Өмнөх шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн ямар байсан бэ? Яагаад одоо энэ бүрэлдэхсэн бэ гэдгийг цаана бол энэ хуульчдын өөрөө төсны байгууллагууд энэ шүүгчд өөрсдөө нөлөөлөх төр боломжийг хангаж өгсөн байна. За тийм учраас энэ сууж байгаа одоо олон шүүгчид би харж байгаа юм. Энэ хуульчтай холбооны гишүүд бид нэр энэ нөлөөлөх юм бүрэн болцоо байгаа байхгүй. Яагаад тэгэхээр олон энэ байгууллагууд гэдэг төрийн байл данаа хүнээр дамжиж шийдвэр гаргаж явдаг. Тэр хүмүүсийг яаж томилгоо тэр хүмүүс хинтээ оёгдох бай гэдэг нь өөрөө бас цаана бодлогоор ярьдаг учраас бид тэр бодлогоо хуулиар хийж өгсөн байна. Тэр учраас энэ асуудлыг бол шийдэх маш олон хөлбөрөнд байгаа шүү гэдэг би зөвхөн таагдаа бас сануулж хэлэх гэсэн юм аа. Ерөнхий зөвлөлийн хувьд бол би нацгаа өмгөөлөгч юм мэднэ л да. Миний өмгөөлөгчээр хүртэл явж байсан сонгуулийн маргаан дээр. Сүүлдээ бид тэр хоёулаа шүүхтэр эсрэг гараа суудсан. Нацгаа одоо 12 шүүгч буруу хаалсан гэд би болохоор ерөнхий зөвлөлийн тогтоол бол хуулийнхаа дагуу гарцсан. Тэр хүмүүсийн нэрийг өргөн барьсан байгаа. Ерөнхийлөгчдөө тэр хүмүүсийг томлоогүй байлаа. Тийм учраас ерөнхий зөвлөлийн одоо буруу байх хүн байлаа гэд би гэхдээ тэр шийдвэр гарсны дараа ажилд орж ирсэн. Одоо манай хорооны чиглэл бол тухайн шүүгч прокурор өмгөөлөгчдийн эрх ашигын зөрчилд бол шүүхийн ерхий зөвлөлтөд улсын ерхий прокурортой хамтарч ажиллах комисс байгуулдаг. Яг энэний хуулийн дагуу бид нар бас уран комисс байгуулад хамтарч ажиллаж байсан. Тухайн комиссд нь бол мэдээж шүүхийн ерхий зөвлөлийн гишүүд орохгүй дандаа ажлын албаныхан орж ажиллаж байсан та хоёр мэдж байгаа. Тэгэхээр яг энэ асуудлаар хэрвээ ийм хамтарч ажиллах хэмжээнд хүрч комисс байгуулж ажиллах бол энд бол одоо ерхий зөвлөлийн ажлын албанаас комисс байгуулж хамтарч ажиллах боломжтой юу? Ажлын албанаас боломжтой. Бид нар нээлттэй шүү гэж. Тэр би комиссийн үеийн санд байна л гэнэ. Өнөөдөр хуульчтай холбоосон дотор их олон хороодуудтай. Шүүгчийн хорооч тустай байгаа тийм. Өнөөдөр шүүгчдийнхээ хэршгийг хамгаалах сонирхол байгаад манай шүүгчтэй хороо маш идэвхтэй ажиллах хэрэгтэй. Энэ өндөр бид нар ажлын хэсэг байгууллагч чинь бид шүүгчтэйгээ хороог түшиглээд бас тодорхой хэмжээний бас алхмууд хийсэн шүү дээ. Тэгээ бид нар бас хүч байх юм байлаа. Тийм учраас хуульчтай холбоо бүрэн төлөвлөлтөд гаргаад шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зөвөөс ямар дэмжлэг байна? Надад бол хатгалцсан огт байхгүй. Тэгээ ерөнхий зөвлөлийн хуралдаанд асуудлыг танилцуулах
тэр болцооч гэсэн одоо манай хурцтай бол байгаа шүү дээ. Бид энд ерхий зөвлөл төр асуудлыг хийц дахиж явуулгаад та нар яриад байна. Тэрийг чинь ингээд бас тодорхой хэмжээгээр нөлөөлөл хуулийнхаа дагуу нөлөөлөл үзүүлээд тэрийг хийх болцоо манай хурцтай бол нээлттэй байгаа шүү дээ. Шүүх ерхий зөвлөл огтом хаалтаа зүйл болцсон ерөөсөө байхгүй. Бас тиймээс 90 сар сэтгэдэг хүмүүс дээр нь шүүхийн амьдралыг бүгдээр мэддэг учраас энэ асуудлыг юудаг хурцтай бол зөвхөөс аль нэг гишүүнээр дамжуулаад ямар нэгэн байдлаар оруулах бол асуудал ерөөсөө байхгүй шаардлага. Тийм санаачлал бол за намайг ажил хангаж гарах хугацаанд гараагүй шүү дээ яг нэг хэлэхэд. Яг ингээд оруулъя гэдэг тийм санаачлал гараагүй. Төдөлзүүлсэн ч биш, эрхэм дуусгар болсон ч биш, ийм эрхцүү байдалтай шүүгч нарын цалин эдийн засгийн асуудлыг яаж шийдэж байна? Одоо төрийн өмнөөс төмөр нүүр гаргаж бас зүтгэж явсан энэ улсууд ингээд цалин мөнгөгүй ингээд эдийн засгаа ямар ч баталгаагүй ингээд хаягдчих болж байна уу? Яаж юм? Энэ талаар ямар бодлого гарч байна? Одоо бидний эрх ашиг хамгаалцлага бол яг ийм үед өөрчлөлт зовлонтой янз бүрийн үеийн тусалдаг байж. Яг ийм одоо тодорхой биш юм болчиход өөрөө одоо уучраа болохгүй байгаа. Дээр нь одоо хуульчдын маасаар ингээд асуудал тавьж байгаа ийм үед одоо энэ хүмүүсийн асуудал тодорхой болтлоо одоо нэг цалин үндэсний асуудлыг яаж шийдэж байна? Шүүгчийн эрхцүү байдал чинь маш сайн тодорхойлсон байна. Зах хэмжээгээр саяны шийдэлтийн хадуугаар татгалтай чи байна л да одоо үр дагаврыг авсаад гэж. Тэгэхээр бид нар юу гэж хэлэхээр би энийг хэлчихсэн юм байхгүй. Ингээд шүү эрхцүү байдал тодорхой биш гэрчлэгээ авсан нөхцөлөдөө бид нар хөндлүүлээд тэгээд одоо нэг давцаалт шатны нэг алтан туяа гэдэг нэг шүүгч өгөө. Тэвшээ нэлээд олон шүүгчс байхгүй. Тэр хуучлын холбооноос үнэхээр аваад байна. Тэгээд тэр асуудал дууссан шүү дээ. Гэх мэтээр ингээд нөлөөлөд байгаа юм уу? Мөнгөдөө шүүгч нэлээд урт асуулт авчих юм байна тийм. Үнэлгээний үед би зөв хувийнхаа саналыг хэлчих болох. Үнэлгээн дээр бол шүүгч болох хүмүүсүүд дээр нь ерөнхий шүүгч нэр дэвшиж байгаа хүмүүсүүд хөөцөлтөд байна саналыг авч байгаа. Би бол энийг бол зөв гэж боддог. Хүүгийнхээ хувьд энэ шүүгчд бол одоо бусдаас тасарсан хүмүүс биш. Ялгаагүй нийгэмдээ амьдардаг хөөцөлтийнхаа дундаас гарч ирдэг ийм хүн. Тийм учраас хөөцөлтөд холбооны гишүүд хөөцөлтөд холбоод үнэлтэд өгж явах ёстой гэдэг би бол энэ шүүгийн шийдвэрлэлээ баг энэ шийдвэрлэлээ бас нэг арга хэмжээ хараад байгаа байхгүй. Хуучин бол тийм байгаагүй. Тэгээ энэ бол нэг буруу зүйл одоохондоо харагдахгүй. Энд нэг л удаа авч шүүгч болох нэг удаа авах. Ерөнхий шүүгч болох ч хүмүүсүүд нэг удаа ярих нөө тавш яригдахгүй шүү дээ. Шүүгч болсны дараа бол шүүгчийн ажлыг үнэлдэг тийм зүйл байхгүй. Тийм журам байсныг өнгөрсөн жил шүүгийн зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгосон. Өөрөө шүүгчийн ажлыг сайн мууж үнэлдэг тийм журам одоо байхгүй. Хуучин бол байсан шүү дээ. Шүүгчийн нөө шигрийн хөдөлгөөнийх нь үзүүлэлтийг харж агаад энэ шүүгч сайн муу гэдэг үнэлдэг. Одоо шүүгчийн гэж үнэлдэг юм бол байхгүй. Энэ бол нэг тийм зугатаад байх шаардлага байгаа юм. Ийм үнэлгээнээс за тэр шүүгчээс одоо шүүгч чөлөөлөгдөд томилогддог шүүгчдийн одоо тэр энэ нийгмийн хамгаалалт асуудлыг ярьж байна. Тэгээ би энэ бол нэг нийтлэг юм ярмаар байна. Энэ бол зөвхөн шүүгчийн асуудал биш. Өнөөдөр Монголын нийгэмд Монголын нэг төрийн байгууллага татан богд тунгууд тэнд ажиллаж байгаа бүх хүмүүсийг чөлөөлөл тэгэл одоо 6 сарын мөдөд тэглэлийн нөгөөд явуулдаг. Нэг тамгын газар нэг бүтэцхэн богд өөрлөнгүүд бүгдийн чөлөөлөл дараа шинэ боцор юм томилдог. Ийм жишээ тогтсон энэ жишгийг тогтоогчсон манай шүүгчд өөрсдөө өмнө орсон байхгүй. Би өөрөө бүр ийм маргаанаар 2 удаа өмнөж явахдаа явж илээ. Энэ буруу байна гэдэг. Тэгээ манай шүүгчд өөрсдөө энэ жишгийг дэмжээл тухай үедээ би болгосон байхгүй. Тэгээ энэ чинь зөвхөн шүүхийн асуудал биш. Энэс Монголын нийгмийн төрийн байгууллага байдаг баталгаа байхгүй шүү. Өнөөдөр нэг яам бүтцээ өөрчлөөл нэг сайн дэрэгүүт. Нэг сайхан өөрчлөөл бүх хүмүүсээ хадаад дахиад шинээр томлохоор дахиад аваад үлддэг. Аваад үлдсэн хүмүүс нь ажилгүй болоод ингээд гардаг тийм систем байгаа шүү. Энэ өөр Монголын бүхэлдээ юм асуудал байгаа байхгүй. Тэгээ энийг бид бүхэлдээ харах бол ганцхан шүүх гэж явдгаар энэ асуудал шийдэх болчиход байгаа. Яг л тийм болсон энэ бол. Яг одоо юу гэдэг ажлаасаа чөлөөлөгдчихэд тэгээ дараа нь томилогддог 12 шүүгчийн хувьд гэдэг юм уу шүүхийн зүйл хандаад намайг байхад хандаад өргөл гаргаад мөнгөнд төслөмж гэдэг юм уу тийм асуудал одоо шийдвэж ирсэн тийм мөрөглөө гаргаж ирсэн байхгүй байгаа. Ер нь бол шүүгт ажиллаж байсан хүмүүс өөрөөс нь нэмлэг үзүүлэлт тусгай журамтай. Тэр журмынхаа дагуу бол тэтгэврт гарсан шүүгт ажиллаж байсан шүүгэн захиргааны ажлуудад нэмлэг үзүүлэлт төсвийн хэмжээнд явуулдаг. Тийм юм бол байгаа л та.
Ер нь зөв миний энэ асуудлыг гол шийдэх юм бол одоо түрүүн зөндөө ярьлаа л да, нацагт орж ярьлаа, баясгалан бүлс ярьлаа. Ер нь шүүхийг одоо ингээд хууль гарсны дагуу татан буулаад дахиад өөр шүүх байгуулах үед яах юм бэ гэдэг тэр зохицуулт өөрөө их ойлгомжтой болсон. Тухайн үед хуучин Сүхбаатар дүүргийн шүүх гэж байлаа. Татан буулгалаа. Татан тэр шүүх татан буулгачаар зэрэг тэнд ажиллаж исэн шүүгчдийг одоо чөлөөлөхгүйгээр одоо өөрөөр томлох аюу хэцүү байхгүй. Тэгэхээр яг biz хуулбарыг ойлгож байна. Чөлөөлөөд шилжүүлэн томлох тухай байж болох юм гэдэг санаа хэлээд байсан. Тэр харин их зүг байж магадгүй. Тэгэхгүй чөлөөлөхгүйгээр шууд томлож болохгүй. Тэр хүмүүс чинь нөгөө шүүгчээр яваад байгаа шүү дээ. Тэгэхээр чөлөөлөх тийм алхам бол арцаахгүй хийж байгаа хууль зүйн. Нөгөө шүүх нь байхгүй болсон учраас үүдээ Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч гэж байгаа юм чинь чөлөөлж дараа нь үүдээ Чингэлтэй Сүхбаатар Баянзүр дүүргийн шүүх гэдэг юм уу тэрнийхэн шүүгчээр томлдог. Гэхдээ одоо юу гэдэг нь шилжүүлэн томлоно гэдэг юм уу яа гэдэг нь хуулийн төлөв шилжүүлэн томлох гэсэн ойлголт яваад байгаа юм л та. Тийм хөлбөрөөр бид бас гарцаа гаргахгүй бол одоо яг үнэхээр тийм байдалтай. Тэгээд шүүхтэр нь маргаан явсан. Тэгээд маргаан яасан гэвэл зэрэг бас одоо чөлөөлөхөөс аргагүйсэн гэдэг шүүх өөр хүлэн зөвшөөрсөн. Ийм л байдалд орчод байна. За дараа нь тэр би бас хэллээ шүү дээ. Энэ ерөнхий зүйл гэдэг маань бидний өөрсдөө байгуулсан л ийм байгууллага шүү дээ. Шүүгчид өөрсдөө байгуулсан, хүчтэй холбоо төлөвлөлөө оруулсан. Энэ бол хаа нэгэн газараас ирсэн харьяа асуудал биш. Бидний өөрсдөө л байгуулсан юм байна. Тийм учраас тэр байгууллагуудаа бид нэр яаж хандаж тэр байгууллагаар ямар шийдвэр гаргах вэ? Биднээс маш их хамааралтай, хуулийнхаа хувьд хамааралтай. Дээр нь мэрэгжлийн хувьд бидний одоо энэ шүүх хэмжээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамтран одоо олон жил зөвлөж байгаа хувьд өдөрөл тийм тодорхой хэмжээнд биеиндээ ойлгох юм л хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас бид энэ дээр бол нэг айхтар том асуудал болж харахгүй байгаа юм даа бол. Тодруулаад саяын тэр нөө хуульчтай холбооны үнэлгээгээд шүүгчийн сонгон шалгаруулалтын ажиллагаа бол үндсэндээ 3 байгууллагын үнэлгээ дүгнэлтэн дээр гурван дээр нь тулгуурлаж гарч байгаа гэсэн. Энэ шинээр одоо явж байгаа хуулийн үзэл баримтлал бол өөрөө тийм байна. Бүхэл бүтэн нэг байгууллагын шийдвэр санал дээр үндэслэгдэхгүй. Тийм болохоор зөвхөн энэ хуульчтай холбооны дүгнэлт, шүүхийн ерөнхий зөвлөлийн дүгнэлт, шүүхийн мэргэжлийн хорооны үнэлгээ гэсэн энэ 3 үнэлгээ дүгнэлтэн дээр нь гурван дээр нь тулгуурлаж аль альнийг нь хараалцах хүчин зүйлүүд нь болж иж өргөн мэдүүлэх тэр үндсийг эксруулж байна. Би бол яг зүгээр ингээ харахад эрх зүйн зохицуулалт нь анх шүүгчээр томилох гэдэг нь томилох шилт сонгох бүрэн эрх нь өөрөө үндсэн хуулийн байгууллага шүүхийн ерөнхий зөвлөлд хуульчдаас шүүгчийг шилж олно гэсэн бүрэн эрх нь байгаа. Гэтэл шүүхийн ерөнхий зөвлөл ингээд энэ 3 байгууллагын үнэлгээ дүгнэлтээр үндэслээд шилж сонгоод ерөнхийлөгчд өргөн мэдүүлээд ерөнхийлөгч тэндээс зарлиг гаргах нь бол зөвхөн ёсчлох тэр асуудал байдаг. Түрүүнд тэндээс хэлсэнчлэн мод энэ ингээд хэн нэгний бүрэн хараад байлгахгүй тул эцсийн тэр нөгөө тамилгоо зарлиг гаргадаг нь ингээд ерөнхийлөгчд айтсан байх гэж бодъё. Тэгээд үндсэн хуулийн дээр бол ерөнхийлөгч тамилно гэж байдаг. Тэгээд энэ нь сүүлдээ нөгөө дагалдах салбар хуулиараа тамилах буюу тамилгоос татгалзах гэж гарсан. Яг эцэс уг нь бол яг тэр шүүгчийг тухайн ажлын байран дээр яг мэрэгжлийн мэрэгсэн байна уу, ёс зүй зандлага нь болж гинэ үү гэдгийг нь яг судлаад шалгаад гаргаад ирэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллага шүүх ерөнхий зөвлөл байгаа. Гэхдээ яг нэг томилогдоогийн 13 шүүгчдэр бол яг бүгдэн шүүгчээр томилогдоод шүүгчээр ажиллаж исэн хүмүүсийн хөдөлмөрийн харилцааг ингээд дуусгар болгоцсон асуудал байна л да. Яг томилгоо гэж ярих юм бас зөв үү буруу юу гэж асуужсэн яг тэр бас анхааргаар л юм байна. За яг хэрэгжигдсэн хуульч 13 хуульч маань өнөөдөр цаашдаа үндсэн хуулийн цэц болон бусад үндсэн хуулийн цэцэд одоо маргаанаа шийдвэрлэх юм боломжтой байгаа юм байна гэдэг нь үндсэн хуулийн цэцийн хариалын маргаан байна гэдэг дээр бас нэлээд хэдэн санал бодлоо хэлж байгаа шүү байна. Хамгийн гол нь энэ үндсэн хуулийн цэцийн хариалын маргаан байлаа гэд нэхэмжлийн шаардлага хэрхэн яаж зөв тодорхойлох вэ гэдэг дээр бас асуудал үүсэж байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхээр энэ дээр анхаарал цаашдаа бас эрхээ хамгаалах талаар явах боломжтой байна гэж ойлгож байна. Хуульчдын холбооны зүгээс цаашдаа юу хийж болохоор байна гэвэл сая яг Бенцан багшийн хэлдэг яг зөв манах шүүх ерөнхий зөвлөл бас төлөөлөлтэй. Тэгээд хуульчтайгаа төлөөлөх бас эрхтэй байгаа учраас ерөнхийлөгчийн холбооны ерөнхийлөгчийн зүгээс бас төлөөлөл шүүх ерөнхий зөвлөлд байгаа төлөөлөлтөйг харилцах төлөөллөөрөө дамжуулж шүүх ерөнхий зөвлөлийн гишүүдэд
хандах, цаашдаа шүүх эрхээ зөвлөлийн гишүүдийн хуралд бас энэ асуудлыг орж хилэлцүүлэхээр хандах ийм боломжууд нээлттэй байгаа учраас энэнийхээ дагуу бас холбогд харамж авч эдгээр 13 шүүгчдийг дахин томилуулах талаар өргөн мэдүүлэх эсвэл өргөн мэдүүлэх дахин томилуулах гэдэг асуудал яригдахгүйгээр одоо энэ хүмүүсийн эрх ашиг яаж хамгаалах вэ гэдэг талаар бас алхмууд хийж болохоор ингэж харагдаж байна гэж үзэж байна. За тэгээд хөвөлцүүлэгт амжилттай оролцсон та бүхэндээ баярлалаа.